сайн байцгаана уу? Монгол 골프 산업 За Монгол улс Монголын гольфийг хөгжүүлж, Монголын гольфийн соёлыг бий болгохын тулд аялал жуулчлалыг татахын тулд зуныхаа хугацаанд маш олон жуулчдыг хүлээн авах шаардлага хэрэгцээ байдаг гэж харж байна. За яг тэгвэл халуун оронд бол гольф тоглох маш хэцүү байдаг. Тэдэн гольфийн талбайг очиж үзсэн мэдээж учир дутагдaltaй зүйлсүүд байгаа. Сэтгэл татмаар зүйлсүүд бас дутагдж байна. Гольфийг яг одоо удирдах авч явах тэр нөгөө хөгжил нь хараахан бас сайн болоогүй байх гэж харж байна. Эдгээр жижиг асуудлуудыг яг мэргэжлийн түвшинд сурсан хүмүүс нь ирээд одоо өөрчлөх бүрэн боломжтой. За энэ бол сэтгэлгээний мэдээж өөрчлөлт. Тэгэхээр гольфийн аялал жуулчлал 5 сарын хугацаанд гэхэд тохиромжтой тэр хугацаанд 100 мянгаас дээш одоо хэмжээний гольф тоглодог аялал жуулчлалын хүмүүсийг хүлээн авах боломжтой гэж би харж байгаа. Тэгвэл 50 мянган ийм аялагч ирлээ гэхэд тэдгээр хүмүүс маань хооллон, тоглоно, массаж үйлчилгээ аавна. За ийм одоо сет үйлчилгээ үүсээд ирэх юм бол энэ чинь дор хаяж 21 хүнээс л гэхэд одоо 20 мянган доллар гарах жишээ нэ. Тайланд бол одоо яг ийм аялал жуулчлалаар амьдарч байгаа орн. За би ч гэсэн одоо Монгол улс энэ улсынхаа хэмжээнд энийг авч үзээсэй, ийм аялал жуулчлалыг хөгжүүлээсэй гэж хүсэж байна. Мэдээж улсаас хэрвээ дэмжиж тусалж одоо тамирчнаа хөгжүүлэх, дэлхийд гаргах ийм дэмжлэг байх юм бол нөгөө про болсон тамирчид маань хувь хүнийхээ хувьд ч гэсэн санхүүгийн хувьд эрх чөлөөнд хүрэх боломжтой, улсдаа нөлөөлөх бүрэн боломжтой. За гольфийн аялал жуулчлал, гольфийн тамирчин энэ хоёр чухал дээр нь нэмээд одоо гольфийн олон улсын тэмцээнд төрүүлсэн ийм алдар хэрэгтэй юм аа. Амжилтанд хүрсэн гольфоо хөгжүүлсэн орнууд яг энэ 3 зүйлийг л хэрэгжүүлээд явцгааж байгаа. За гадаад улс оронд одоо хамгийн их зар сурталчилгааг ашиглаад мөнгө олдог спорт нь гольф гэж одоо гарсан байдаг. Тэгэхээр урт хугацааны ийм төлөвлөгөө гаргаад яаж цаашдаа энийг хөгжүүлэх вэ? Энэ тал дээр манай академиас зөвлөж өгөх бүрэн боломжтой. Тэгэхээр манай байгууллага маш олон санхүүгийн олон салбарт амжилтанд хүрсэн залуу мэргэжилтнүүдтэй хамт харьцаадаг байгаа. Тэгэхээр ийм хүмүүсийг ч гэсэн монголчуудтайгаа нийлүүлээд хамтдаад хамтын ажиллагаа өрнүүлж чадах ийм боломж биднэрт байгаа гэж бас хэлмээр байна. Одоо хамт явахын тулд бид нар бүх хүмүүс ард түмэн одоо гольф гэж энэ байх нэ гэдэг зүйлийг анхны мэдэгдэхүүн өгөх хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Үүний тулд контентийг одоо телевизээр гаргах юм бол хүмүүс мэдэхгүй байж байгаад мэддэг болж харж үзэж мэдэрнэ гэсэн үг. За манай улс эдийн засгийн хамгийн хүнд үедээ ялангуяа тэр Азийн хямралын үед сарлж гсалтанд орох гэж байх үед Паксери гэх нэгэн охин Америкийн нэгдсэн улсад гольфоор төрүүлж байлаа. Тэгээ бидний урт хугацааны төлөвлөгөө бол яг энэ охин шиг анхны про одоо дэлхийд гараасаа Монгол хүүхэд гараасаа тэр үед ард түмэн өдөөлт аваасаа нэгтгэгдээсээ аялал жуулчлал нь илүү урсгалтай болоосаа хөрөнгө оруулалтууд Монголыг анхаарч эхлэх гольф Монголд хөгжиж эхэлсэн байна гэдэг энэ сонирхол нь бий болоосаа гэж хүсэж байгаа.